За, уян холбоос. Мөвтний уян холбоос хэдүүлээ sorry те. Цааш нь утснаа гээд. За, би. Яа. Right. Чита. Right тахад. За, нэг хоёр тойрог хэлээ зурдах. За, хоёр тойрог эхлээ зурч. За тэгээ би энэ дэр яг гэж тойрог зурсан гэхээр энэ хоёрыг зурсан. 35 энэ дотордлын 35 диаметртэй тойрог, энэ 41 диаметртэй тойрог өрөө зурсан. Шууд уул нэнийг скетч дээр зураад ирээ хийгээд ингээд оширч болно. За дараа нь засаж жоохон төвтэй учраас хэдүүлээ. Юу вэ? Эхлээ цөнгөө байгуулчаад дараа нь энэ одоо юу вэ? Одоо энэ зур тий. Элемент зур. Окей. За энэ дэр сая 41 35 гэдэг хэмжээ гарч ирсэн тийм үү? Энэ 41 диаметртэй. Энэ 35 диаметртэй зүүн баг. 35. За энэ хоёр цөнгөөр энэ хоёр диаметрээр ийм 20.5 өргөнтэй. Өсөстэй тий. Окей. За окей. За энийг л ачиж болно. За медплейнер шийсэн болно. За медплейнер нэг хийгээд үзье. Тэгээд л энэсээ 20.5 гэсэн юмс. Окей. Энэ хэмжээсээр явуулчлаа. За одоо хэдүүлээ. Хэдүүлээ right тавьсан шүү дээ. Right сонгоод нормал төв. Скетч үсгэжлээ шүү. За скетч шууд одоо хэдүүлээ. Бид өрсө гаргаад зурна гэсэн санаа тий. За би нэг арай том радиустай тойрог авчих. Ийм том радиустай тойрог авчаад тэн дээр нэг юм хоёр лайн зураад. Энэ донд чинь тэр тий. Энд ч юм. За элс гарнаас элс өгчээд энэ дараа лайн зарж болно. Окей. За ингээ хоёр шулундчлаа. За энэ тойрогдээс би хэлсэн юм чи хэдүүлээ. Тэр юмтч. Энэ тойрог тэр юмтч байгаа шүү. Энэ тойрог тэр юмтч. За. Талсан. Зяск. Окей. Гарлаа. За энэ цэгийг энтэй нэг босоо шугамд вертикал шугамд өгчээ. За тэгсэн нөгөө юуны өргөнийг харъя хэлтэй. Энэ өргөн 10. Тэгээ энэ дээр нэг юм юунуудтай пиллиттэй. Пиллиттэй радиусд нь 3. Өг дээрээ ч гэсэн бас пиллиттэй байсан тий. За яг энэ чихлээ бие болгочихсон ч болно. За харъя тий. Энэ зурчвал. За энэ өргөн за 10 гэж харсан. Энэ дэр за энэ диаметрээр харахгүй тий. За харъя. Энэ диаметр нь 40 гэж шүү. Энэ 40 радиустай. 40 радиустай биш. За хэдүүлээ энэ 40 радиус гэдэг. 40 гэдэг нь очих гэсэн тий. Ингээд 40 радиустай. За ингээд нэг юм битүүцэл хүрээ болсон бол энэ чинь нэг юм дотор будагддаг шүү дээ тий. Хөрөнгөт болдог. За тэр нь байхгүй ч хэдүүлээ ирмэг хуулахаар хав. Энэ ирмэг болох. Өөрөөр хэлбэл хэдүүлээ яг энэ гол дээр зурдаг байгаа шүү дээ. Энэ ирмэгийг хуулаад энэ дээр зурах гэсэн үг байхгүй тий. Үгүй нэ шүү дээ. Энэ ирмэгийг сонгоч. Ирмэгийг сонгоод окей. Тэр би хаанс гэж авсан тэрэн дээр ч хуулгаж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр юм бич. За энэ хэсэг одоо ингээд цул битүүрээ үсгэхлээ тий. Ингээд битүүрээ үсгэхт за одоо хэдүүлээ extrude boss хийж болно. Sketch хийсэн чиг болно гэж бодож байна. За юу ч extrude boss гээд энэ өргөнөр 20.5-аар ингэсэн. За энэний дараа хэдүүлээ пиллит хийж болно шүү дээ. Энэ пиллит 3 радиустай. 3 радиустай пиллитийн дахиад хэдүүлээ 1 радиустай пиллит авчлаа. Ирмэг сонгоо тий. Энэ ирмэгийг сонгоод пиллит.
За веллити радиусыг 1 гэдэг өгч. Энд 3 гэж радиусыг 1 болгочлаа. Окей. За ийм объектыг хэдүүлээ олшруулна. Circular partner. За эндээс хэдүүлээ энийг хэдүүлээ 360 градус болгоч. 360 градус гэж аваад энийг хэдүүлээ сайн нэ гэж ороод энэ дэр гол нь хэдүүлээ юу нэмж ганцхан пиллет явахгүй те 2 пиллет байгаа шүү дээ 2 пиллет явна тэгээд энэ ингээд болсон те бүх би энэ дэр ч гэдэг окей юу болж байгаа энийг нэг зааж өгөх энэ дотортлын бүтэн өрөөгийн цаагаад өгчтэй тэгээд ингээд багтнаага энэ дэр багтан те нөгөө яруу за одоо хэдүүлээ нөгөө жирэг за жирэг хэнэш юу уян холбоо тэ мөвт хоёр мөвт чинь хоёр талаас нь сон за одоо нэг сонгоод скетч гэдэг ингэж за одоо энэ дээр нэг хоёр талд нэг юм юу эс одоо шүргэлцэх бүтэн ингээд зуурал шүрхэхгүй зөвхөн энэ яах нь дөрөв илүү орсын таагаар ордол шүргэж ахаар ахна шүү дээ. Тэгэхээр хоёр дэшиг 1 мм-ийн цуцантай нэг талдаа 4. Энэ ингээд нөгөө сүүлжилж хэрвээ нэг тал дээр байсан бол хоёулаа энд яг ингээд харалдаа харагдсан ингээд сүүлжилж харагдаж байгаа учраас наад талдаа болохоор энэ 4, цаа талдаа болохоор энэ 4 төр гэж хэдүүлээ болгож байгаа юм байна. За одоо энэний тойргийн радиус диаметр нь 60-ын диаметртэй тойрог дээр энэ нь 5-ын диаметртэй 8 ширхэг цилиндр бий. Жижигхэн 1 мм цуцантай цилиндр бий. Нэ. За эсгэж үсгэсэн юм те. Би эсгэж үсгэсэн энэ дээр тойрог авъя. Тэр тойрог авч. Тойрогын хэмжээ хэдүүлээ 60-ын диаметртэй өгч. 60. За ингээд тойргийн диаметр 60 энийг хэдүүлээ тэнхлэгийн шугам болгож. Энэ тойргийг окей, яа чи. За окей. За энэ болцсон. Одоо хэдүүлээ энэ дээр тойрог ав. Энэ дээр тойрог ав. Тойргийн диаметр нь 5 гэсэн шүү дээ. 5 диаметртэй тойрог. За окей. Нэг байх. За энийг нь хэдүүлээ. Ингэж гараад гэж идэвхжүүлээ. Extrude boss. Энд би нэг төгчилт нэг шинэ 1 мм цуцантай окей. Энтэй. За энийг хэдүүлээ. Circular partner гэдгээр олшруулад энд 4 биш 4 нэг талтай 4 дээр окей. Тэгээ хэдүүлээ энд юу тэнхлэгийг зааж өгнө эсвэл энэ тойрог зааж өгч. За ингээд 4 энэ ширхэг нэг талтай 4 ширхэг. За одоо нөгөө дэшнэр хүлээд энийг эсгэж гэж. За бидний бол яг ингээд их цусаа тэгшмийн тэнхлэгүүд дээр ихийг зурцсан. Одоо хэдүүлээ юу зар. 45 градусын өнцгтэй үүсгэсэн элементүүд дээр хэдэл зарна тий. За энэ диаметр нь адилхан 60. 60-ын диаметртэй окей гэж. Тэгээд энийг хэдүүлээ ийм тэнхлэгийн шугам болгох чинь одоо би тойрог зурхтаа энэ хэвчээ зурч нэмжээ та за центр лайнаа энийг энтэй оллоо за хэмжээг нь үгтэй за энэ чиг дээр дараад энэ чиг дээр дарахаар энэ хоорондын өнцөг 45. За окей. Энэ төрөний хэрэгс юм. Нэг чарах яахгүй шүү. За энэ нөгөө энэ хоёрын хоорондох хэмжээг жаргаж өгч байгаа. Гэтэр мүлдээч. За окей. За одоо энэ дээрээс нь хэдүүл extrude boss хийлээ. Тэнд яах вэ?
Энэ металлайнер яваад шнэ зөдөө. Блайндер нэг гэж юу ш төлөлдөө. Окей. За энийг блайндер нэг гэж явсан ш. Нара. Энд чинь 0-оор төвтэй илүү гараад ирсэн биш. За одоо энэ лөө буцаж ороод идэвлээ засахгүй бол. Бүр хэмжээр шивсэн биш. Металлайнерын блайнд болохоор наашаа илүү дахиад 5 мм 0-оор 5 мм наашаа явчих ш. Ингээд хоёр талдаа нэг. Окей. За энэ дээр энийг сонсон дээр авчлаа. Энийг хэдүүлээ. Энэ бүгдийг хамгаалаад дотор хичээлээд. Үе албас гэж юм. Үе албас гэж хүчтэй. Үе албас гэж хүч. За одоо энийг олширлог үлдээсэн юм байна те. Circular partner гэдэг энийг дөрвөн ширхэг энийг гэж цаад өгч. За энэ чинь буруу юм төвч явуулчихлаа шүү. Зүг. За энэ дөрөв яагаад гэсэн юм бэ? За мэдгүй энийг өшөрлөх гэж явсан чинь өөр нь өшөрч дахиад давхар хийгдчих юм. Устгад үтсэн. Устгад үсгэр нөгөөдөл нь байна уу хараа. Ээжл штэ дахиад хийгдчих. За окей. Тэгвэл наатли энийг сонгох гэвч. За circular partner гэж орлоо. Юу ялаа шүү. Энэ дээр нөгөөдгөө зааж өгөхгүй. Сүүлийнхаа энийг зааж өгөхгүй. Буруу. Энэ дээр нь хэдүүлээ. Энэ дээргээ зааж өгчүүл. Окей. За ингээд нааталтаа хоёр талтай. За одоо энэ дээр хэдүүл нөгөө юм зэрэг за яг энэ дээр нэг материалын зөв ихний ойлголтыг хэдүүлээ ярьчихвал тийм цаг авч. За эндээс би болохоор ингээд энийн одоо ямар нэг материал заагаад учраас материалыг зааж үзэж хараа хэлж бодож байна. За эндээс командын бүрэн дээр жамаас ороод toolbars руу ороод энэ task bin руу ороод энэ окей. За эндээс нь хэдүүлээ appearance руу орлоо. Appearance дотор орлоо. Энэ пластик юм металл юм те энэ материалууд. Энэ материалуудаас хэдүүлээ сонгоод энэ би юм ET материалтай болгоно гэсэн үг те. За энэ high gloss гэдгийг авчиж байгаа юм өндөр. Юудаг юм те. За эндээс заалмжиж те. White гэж. За энэ гэр үдээ. Ингээд чирээд давчихна гэсэн. Харахтай байдал ингээд өөрсдөө тарахаар өмнөхөөс ингээд өөрчлөгдөж харагдана гэсэн. Ингээд дэлгэцийг гэрэлтүүлээд цагаанаар ингээд харж байгаа. Тэ. За энэ нь яг. За одоо хэдүүлээ зөвхөн өнгийн өгч үзье. Энд нэг юм сум ба. Энэ сумыг ингээд дараад яхаар тухайн партад байгаа деталийн өнгийг энд өгч болж appearance гэж ороод хэдүүлээ эндээс нөнгөө сонгож болно. Энэ улааныг сонгож болно. Сэлний шарыг сонгосон юм жаа. Юу шараар авчихсан. Окей гэдэг шараар авчих. За энэ ингээд материал өгöd материалын хэдүүлээ өнгө өгтөө шар өгтөө юм. Пластик болгочлаа шүү. За энийг сив. За